Зөв. Энэ rice гэдэг би бас будаа гэж бодсон. Гэтэ будаа гэдгийг чи ингэж бичих юм байлээ те. Энэ те. За бүгдэнд нүглэний минь цэцгэн байна. За энэ удаагийнхаа бичлэг ямар бичлэг вэ гэдгийг гарч ирсэнээс бүгдээр харсан ба. Тэгээд өнөөдрийн маань бичлэгтэй хамт үзээрэй. За би хичээлийнхаа зөвмөсчлөө. Одоо сайхан сургууль руу явцгаая. За би хуцаа өмсчлөө. Одоо бүгдээрээ явцгаая. Би амар цэцэлсэн байгаа. Та нар намайг харж байна уу? Би хөлдөж өгөх гэж байгаа ч гэсэн бичлэг хийж байна. За бүгдээрээ сургууль дээр очиж тулцгаая. Эхний цагийн хичээл орж байна. Миний сууж байгаа байр байдал цухаас. За ингээд одоо чи хэдвэр цаг засварч байгаа вэ? 200 цаг засварлаад одоо пиццэг рүү орох гол байж байна. Энд чи их сайхан гоё нартай байна. За манай ширээний найзтай танилцаарай. Сайн уу? Амар боловсон. За бүгдээрэнд өдрийн мэндийг хүргэе. За би сайхан хичээлдээ явж байгаа. Хичээлээ тараад ирээд уцаас олчоод хоолндоо идчихэд өдрийн цай ундаа уучаад сууж гин. Одоо өдөр сонгонтой 3:30-аас сонгонтой хаа. 3:30-аас сонгонтой. Тэгээ сонгон хүртлээ сонгоныхоо даалгавар хийх хэрэгтэй байна. Болно нь бол яг тэр өдөртөө хийчихдэг л дээ. Гэхдээ нөгөө би өмнөх 7 хоногт хичээл маань орсон. Тэгсэн ч гэсэн би хичээлдээ байгаагүй болохоор одоо хичээлээ хийх гэж байна. Нөхөж хийж очихгүй бол болохгүй. Ер нь л нөхөж хийж очихгүй болохгүй. Тиймээс одоо хичээлээ хийчээд сонгон дээр очиод та нартайгаа гоё уулзцгаая. За тэгээ сонгол руу очихоор уулзцгаая түр баяа. За монгол хэлний сонгоноо тараад ингэдэ орж ирээд байж юм. Манай ингээм амар гоё юм. Наран талтай цогтуулахаар амар гоё харагдаж байгаа зүгэл. Гоё. Цогт тийм үү? За амар гоё шүү зэ. Гоё харагдаж байгаа. Йоо, амар ятраад энэ юм томороо. За одоо би англи хэлнийхээ өгүүлбэрийг цээжлэх чинь самбар дээр бичиж би ингээд юм чийжлэхээр амар бичиж чийжлдэг. Тиймээс одоо ингээд бичих гэж байна. Ингээд одоо энэ хэсгийн энийг бичлэгтэн чийжлэх ёстой. Одоо ямаа чийжлээ. Нээд нь одоо бичиж чийжлэх болохоор одоо бичиж да. Шууд үгүй даа. Тийм үү юм. Нөө надад гэнэ авах. Зэрсэн байгаа юм. Өмнө гэж зэрсэн байгаа юм. Так, аяа гэж зэрсэн. Мэн хаус энэ юм. Мэн хаус left is good key apply for a job in the account department under the English most. After his first your shot he got a fake. Okay, rice gibi biraz budаа гэсэн. Зөв. Энэ rice gibi biraz budаа гэж бодсон. Гэтэ budаа гэдэг чинь ингэж бичих юм байлээ те.
Тэ энэ юм уу? Би бас энэ rice гэдэг энийг ингээд андуураад байсан. Би бол будаад гихчихсэн. Энэ тэгсэн чи юу гэлээ? Цалин гэлөө. За хүмүүсээ rice цалин будаа хоёроо ялгахгүй юм бэ шүү би. Цалин. Тэ цалин чи өөрөөр орон нутгийн инженерийн нөгөө насны орон нутаг гэж хаана? инженерийн компани юу? Йоо. За ингээд. За бүгдээрэнд нь орой минь одоо л гэртээ орж ид сууж байна мөгццгэн. Мөгццгэн ийм л их завгүй явж ин да. За тэгээд нэгтгээс хойш бол би бүр нэр амар завгүй л явж байна. Болон би нэгт өдөр амар хүрх ингээ блог хийгээд оруулъя гээд өглөөнөөс эхлээд ингээл амар явж исэн байхгүй юу. Гэсэн чи ингээд амар завгүй болцсон. Гэснээс болоод тэгээд бичлэг хийх юм мартцсан. Тэгээд за энэ өдрийнх ингээ хударчлаа гэд тэгээд би 2 дахь өдрөөс нь эхлээд дахиад бичлэг хийгээд эхэлсэн. Тэгээд амар завгүй байгаа гэд яагаад завгүй байгаа юм болоо хичээл эхэлж гэж бодож иж магадгүй. Манай сургуулийн хичээл өмнөх 7 хоногоос эхлээд хичээлж эхэлсэн байгаа. Тэгтээ би өмнөх 7 хоногийнхаа хичээлдээ суугаагүй байхгүй юу? Өвчтөй байсан. Тэгээд тэрнээс болоод сууж чадаагүй. Тэгээд өмнөх 7 хоногийнхаа хичээлийг нөхөөд явж байгаа болохоор жоохон завгүй байгаа юм шүү. За би ингээд амар удаан хугацаанд бодсны эцэст энэ удаагийнхаа блогороо гээд та нарт энэ хүү ярих чад зүйлээ хүргэхийг хүслээ. За энэ нь одоо яг юу вэ гэх юм бол би бинтээ зохисгүй харилцаж байна. Би бинтээ муухай үг амар их хэлж байна. Тэр муухай чиний хэлж байгаа тэр муухай үг чинь чиний амнаас муухай үгээрээ гарч байгаа ч тэр хүүхдийн сэтгэл зүрх нь маш хүн дээр очиж байгаа болохоор битгий тийм байгаа чи гэдэг үднэс би энийг хүү мэдээлэлээ болоод зөвлөмжөө хүргэж байгаа шүү заяа. За энэ яг юу вэ гэх юм бол хин нэгний чи ингээд тэнэг мангар муу сурдгаар ингээд хэлхийнхаа өмнө өөр дээрээ жишээ авдаг байж үзээрэй. Яагаад гэвэл тэр хүүхдэд чи тэр хүүхдийг бохир заваад тэнэг мангар муу сурдгаар нь ингээд дуудлаа. Тэр хүүхд магадгүй учир шалтгаантай муу сурчиж болно шүү дээ. Магадгүй хичээлээ сайн хичээл дээр ингээл хийгээл яг багшийн ярьсан булганы тэмдэглээл гэртээ очдогч гист нь ингээ хичээл хийх боломжгүй байдгаас болоод тэр хүүхэд муу сурдаг байж болно. Тэр хүүхэд за бохир байлаа гэж бодох юм бол бас л муу адил. Тэр их хүсэндээ бохир байгаагүй. Тэр хүний гэр бүл нь уг нь тийм болвол тэр хүүхэд уг л бохироороо байна. Тэгээд тэр хүүхдийг бохир байна гэж улам хэлэх биш. Миний найзаа чинь иймэрхүү байгаад байна. Миний найз нэг ингээд хувцалчвал илүү гоё юм шүү гэдэг талаас нь зөв талаас нь арай өөрөөр хүргэх юм бол тэр хүүхэд арай өөрөөр хүлээж авах байхгүй юу? Тиймээс тийхгүйгээр одоо болохоор чи бохир чи ийм заваа тийм гэд ингээд ширүүн хандлагатай хэлэх юм бол хинч тэнийг гоёор хүлээж авахгүй. Харин ч тэр үгийг хүлээж авч байгаа хүүхдийн сэтгэл зүрхэнд амар муухай хар толог болж очино. Тэр үед тэр хүүхэд надад тэгж хэлсэн. Тэр хүүхэд магадгүй ингээд насаараа ч ингээд сэтгэл зүрхэндээ тээж явж магадгүй байхгүй юу. Тийм болохоор ингээд хин нэгэнд хэлж байгаа үгээ маш сайн боддог байх хэрэгтэй. Тэр хүүхдийн оронд өөрөө өөрийгөө орлуулж тавьдаг байгаарэ гэж хүсэж байна. Яагаад гэх юм бол чи тэр хүүхдийг намхан, тэнэг, балай, мангар одоо өөр юу эдийн тий зөндөө муу муухайгаар ингээд хэлнэ штэ. Тэгэхэд тэр хүүхдийн сэтгэл зүрхэнд маш их муухай юм хуримтлагддаг байхгүй. Тэрнээсээ болоод тэр хүүхэд өөрийгөө бусдаас тусгаарлана. Өөртөө итгэл гэдэг зүйл байхгүй болно. Яагаад гэхээр хин нэгнээс ингээд өөртөө амар итгэлтэй ингээд амьдраад явж исэн чинь гинт нэг өдөр хин нэгнээс муухай сэтгэлийн юм сонсгоно тэр хүүхэд зочирдно. Өөрийгөө тусгаарламар санагдана. Надад ч гэсэн тийг санагдчихсан байхгүй юу? Яагаад гэвэл хин нэгнээс ингээд муухай үг сонсно гэдэг чинь угаасаа амар муухай байдаг байхгүй юу? Тэр хүүхдийн яагаад тэгэж амьдраад, яагаад тэгэж муухай хувцалж яваад, яагаад хичээлдээ муу байгаад байгааг нэг бүрчлэн итгэхгүй байж хин нэгэн лүү тэгэж шууд тэгж хэлэх гэдэг бол амар муухай зүйл. Амар муухай.
яг нэг өчлөнгүүд хинч хиний амьдралд ер нь тэр хүүхдийн гоё сайхан үтсэд явах нэг хүнд хамаа байхгүй. Тэр хүүхдийн муу сурах тийм чухал биш. Яг уу санаа тавих зорилгоор хэлж байгаа бол тэргээ зөв талаас нь ойлгуулдаг байгаасаа гэж амар их хүсэж байна. Тэгхгүйгээр юу ч бодлогүйгээр ингээд хөрхийн нөгөө тоглож байгаа, шоглож байгаа, хэлж байгаа хүүхэд нь ингээ хилээ хайждаг. Тэгээд яг ингээ хүлээж авч байгаа хүүхэд нь амар хүн дээр хүлээж аваад тэгээд тэр хоёрын хооронд үл ойлголцол үүсээд тэрийгээж ингээд тоглоомоор хэлсэн хүүхэд нь мэдэхгүйгээр ингээд явж явах үеуд маш их байдаг болохоор ингээд та нар маань ингээд бусдад хэлж байгаа үгээ маш сайн бодож аваад хэлдэг байгаарэ. За тэгээд би бинтийгээ илдэг харилцаж, эерэг харилцааг бүгдээрээ түгээцгээе. Тэгээд би ч гэсэн ингээд та нартай амар муухай харилцаж, илдвэр хэлжсэн бол намайг одоо уучлаарай. Тэгээд дээрэнд нь энэ удаагийн блогтой маань хамт байгаад энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн блогороо илүү хөөрхөн сонирхолтой юм оруулна. Тэгээд яг нь энэ удаагийн блогны энэ хэсэг зарим хүмүүст таалагдахгүй байж болно л доо. Гэхдээ яг бусдад ингээд тулгамдж байгаа асуудал нь яг энэ байгаад байгаа учраас ингээд яг хандаж хэлсэн. Тэгээд ойлгох нэг нь ойлгоно, ойлгохгүй нэг нь ойлгохгүй. Тэгээд ямар ч гэсэн энэ удаагийн блогт минь хамт ясан та нартай маш их баярлалаа. Дараагийн блог хүртлээ түр баяртай.